Энэ хос үүсэг маань болохоор яг бидний өвөг дээрс Чингис хааны үед хэрэгжилжсэн. Одоо хамгийн тод жишээ нь Чингис хааны чулууны бичиг гэж байгаа. Яг энэ хос үүсгийн тэгээр бичсэн. Гүйг хааны тамганы бичиг. Тэр бас яг ийм хос үүсгээр бичсэн. Тэгэхээр монголчууд яг эртээр үеэс хос үүсгийн боломжтой байсан. Бэр болохоор манжийн үед Монголд орж ирсэн гэж үздэг. Гэтэ зарим эрдэмтэд нь бас тэрнээс өмнө ч гэсэн Монгол хэрэгжилжсэн өөрсдөө бие гэхээр гаргаад хэрэгжилжсэн гэж үздэг. Гэхдээ манжаас өмнөх болохоор биерэн бичлэгийн юу нэг тийм их байдаг. Тэгэхээр та бүхэн бас хичээгээрээ энэ маань бас их тууштай хэмжээж сайхан бичдэг бол тийм. Миний хувьд одоо 10 гаруй жилийг зориулаад одоо ч гэсэн суралцаад явж байна. Та бүхэн тэгээд бас ажил амьдралд нь хэрэг болох байх гэсэн үгнээс энэ хөл сургалтыг явуулж байгаа. Яг зориултын нь биер бичдэг цаас. За тэрний дараа биер гэж байгаа. Мөн адил та бүхний үзэг гэж байгаа. Хулсан үзэг. За тэрний дараа бих янз бүрийн өнгөтэй бих ингээ 3 хамгийн сүүлд энэ бихээ хийгээд биер бихээ нийлдэг янтай гэж зүйл байгаа. Одоо нөгөө бэлүү чулуу шиг л чулуун янтай. За ийм дөрвөн гол эрдэнэ та бүхнийг одоо нөгөө хичээнгүй бичиг бичгээд хамгийн сайхан дөрвөн найз ч болно. Энэ дөрвөн найзтайгаа та бүхэн их гамтай харьцаарай.